Борцог. Тэгээд сүйтэй цай. Энэний төлөв Монголд байна шүү дээ. Тасархаа. Өнөөдөр яриа юуны талаар вэ гэхээр 25-аас 34 насны залуучуудын сэтгцэн эрүүл мэндийн доротол нь 23%-аас 29% рүү өссөн гинэ сүүлийн жилүүдэд. Тэгэд залуу хүмүүс угаасаа ютубер ингээд дандаа амжилттай хүмүүстэй Дубайд Ламбо унсан мөнгөтэй хүмүүсүүдийн контентыг үзэл за би ер нь амар хоцорж байгаа юм байна. Би яах хэвээр байна гэдэг ч юм уу те. Эсвэл үеийнхэн зүгээр 16 талаатай залуучууд e-commerce-ийг л 30 сая, 40 сая, 50 сая, 200 сая гэж хэлэхээр хүүе чинь би юу болж байна гэл ингээд стресс нэмэгдчих шиг гоо. Хэрвээ магадгүй яг чи ингээд grind хийгээд яг эд залуу насн дээр стресстэй байгаа бол энэ видео яг чамд зориулсан видео. Одоо би бол яг одоо 34-тэй залуу байгаа байхгүй юу? Тэгэхээр 18-тай залууч стресстэй явж болно те. Тэгэхээр би хэд хэдэн зүйлүүдийг таадаг онцолж хэлье. Энэ видеоны төгсгөлд чиний магадгүй карьер, амжилт, мөнгийг харах ойлголт чинь нэлээд өөрчлөгдөж магадгүй гэж бодож байна. Энэ хамгийн ихний хэлэх зүйл юу вэ гэхээр чи ерөөсөө хинтээч уралдаагүй. За энэ үгийг бол чи сонсч байсан баг. Угаас амар лейм сонсогч магадгүй үгүй шүү дээ төөгөө те. Хажууд ингээл мөнгөтэй залуу бол ингээл гой гогтуудтай үерхэл те. Гой машинтай болоод ингээл энэ хүмүүс level up хийгээл явчихсан. Тэгэл стэн ингээл би хойно үлдчихээ найз нөхөд ярих бах. Амьдрал яг үүндээ тэгж ажилтгүй бро. Тэгээс нэг рүү зорж байгаа, нэгээс хоёр руу зорж байгаа хизэж өөрийнхөө яг тэг дээр байгаа нэг дээр байгаа хүмүүстэй харьцуулдаггүй. Урдах юм аа л хийдэг. Тэгээд чиний хараад вау би хоцорж ин доо гэж бодоод байгаа хүмүүс ч яг үүндээ чамайг бодохгүй байгаа, чамайг ч танихгүй. Тэр хүмүүс хөөр дээр анхаарч байгаа. Хэрвээ чи яг энэ амьдралын энэ одоо гэдэг карьер босгоно амжилтанд хүрнэ гэдэг тоглоом руу нэгэнт анханасаа бүр орж ирэх шийдсэн байгаа бол ерөөсөө номер 1 дүр. Чи хинтээ ч өөрийгөө харьцуулж болохгүй. Харьцуулах юм бол чиний энергич. Харьцуулах юм бол чи хожигдж байгаа юм шиг санагдана. Харьцуулах юм бол чи юм бүтээж их цагаа шал хэрэггүй юм зарцуулаад эхэлнэ. Ерөөсөө харьцуулдаггүй. Одоо би өөрийгөө хизээж эргэн тойрныхоо яг миний үеийн монгол залуучуудтай харьцуулдаггүй. Гадаад залуучуудтай ч харьцуулдаггүй. Ерөөсөө энэ амжилт, карьер, тгээс нэг рүү зүтгэх гэдэг юм дотор чинь цаг хугацаа гэдэг юм байхгүй байхгүй. Чи ерөөсөө өөр ингээд яг тэр цаг хугацааны тоглоомор тоглодог хүмүүсүүдээс шал тусдаа бөмбөлөг рүү орох хэрэгтэй. Тэр бөмбөлгөн дотроо чи хийж байгаа юмаа үнэхээр кайфтай хийдэг, хідэн цаг өнгөрч байгааг нь мэддэгдэггүй чи дууралж чадах юм бол тэр галан бөмбөг чинь гадаад талд байгаа хүмүүст амар сонирхолтой харагд. Айгуу өсөлттэй харагд. Би сүүлд нэг айгүй мундаг үнтэй уулзсан. Тэгээс надад ийм зүйл өгч. Төгөө Монголын топ баячуудыг нэрлэл. Бүгдээрээ ерөөсөө нэг л зан чанараараа адилхан байна гэж. Юу ихээр яг одоо цаг дээр төвлөрч чаддаг. Барилга барьдаг бол барилга барихтаа үнэхээр хоббитой. Тэ бизнес хийдэг бол бизнес хийхдээ хоббитой. Хинтээж өрсөлдөхгүй энэ рүү ороод живчдэг хүмүүс. Чи жүдөгөр хичээл нүү, ном сумаар хичээл нүү, чи бүх хүн бэ нүү те. Хийж байгаа зүйлдээ донтцсон энэ зүйлдээ бүр ингэ живцсэн хүн л амжилтанд хүрэж байгаа болохоос биш. Бусадтай өөрийгөө харьцуулж хараад гэрээсээ нэг контент үзчихээд би хоцроод байгаа юм болов стресстэй байгаа хүн ерөөсөө тэр өрсөлдөөний талбар дотор байхгүй байгаа байхгүй. Номер 1 дүрм хизээч хинтээж өөрийгөө харьцуулахгүй тэм нөхцөл байдалд өөрийгөө аваач. Ерөөсөө хөлс чинь тасралтгүй цувж идэг, тасралтгүй чи юмны ард нуглаа сууж идэг. Ерөөсөө л байнгын ажил гэдэг тэрнийг дуртай зүйл олцсон. Тэр юм дотор чи байж чадах юм бол амжилтанд хүрэх нь ойлгомжтой. Тэр дээр бусад хүмүүсийн амжилтыг ерөөсөө бити хар те. Мэдээж авахын ав, сурах юмаа сур. Юу ихээр бид нар энийг pocket watching гэж хэлдэг шүү дээ. Үгээр амжилттай хүмүүсийг яаж мөнгө олоод байгааг судалдаг. Энд тэдэг views авч гин, за community-ийн тэдэн гишүүнтэй байна, тэдэн төгрөг олж байгаа юм байна. За нэг иймэрхүү амжилттай юм байна да. Тэгэхээр иймэрхүү views авбал иймэрхүү борлуулалт гаргаад байгаа юм байна да ч юм. Ингэж pocket watching хийх үе байж болно. Тэрнээс үзээд чи стресстэй дэм ороод авах юм бол тэр бол ер нь босхгүй дээ. Тэр миний номер 1 хэлэх зүйл нь юу гэхээр ерөөсөө яг өөрийнхөө тэр кафта онтох зүйл дээр анхаарал тэр салбарт чи амжилтанд хүрсэн хүмүүсүүдийг case study болгож судал, маш сайн судал, ухаж гүнзгий ор. Тэгээд яг өөр дээр ажил. Ерөөсөө гол юм. Тэгэхээр хинтэж өөрийгөө харьцуулах хэрэг байхгүй. Хоёр дахь зүйл нь яг юм 25-аас 34 наснд ялангуяа ингээд хөдөлмөрлөд явж байхад юу анзаардаг вэ гэхээр чи яг өөрийнхөө тэр сонгосон мэрэгчлэрээ мэрэгшийг бүр дараагийн түвшинд гарч ирэх юм бол чи өөр дээр ажиллах л хэрэг гарна шүү дээ. Тэр жоохон ганцаардчих гад байдаг. Тэг чи ингээд яг ганцаараа компьютерээр суугаад ажиллаа хийгээд ингээд өөр дээр анхаарал ганцаархнаа суугаад байдаг. Агуу дотор өөрийгөө төвчсөн. Гарууд тэнд сайхан наадмаар гарч яваал, зугаалаал, тэг аяллаар яваал, далайн ирэг дээр биеэ шараал, тэг гой машин унаал, октоодтой шоуд алахаар ингээл чи fuck би хойно угаан бахтаа гэж бодно. Наа чи яг ганцаардлаас үүдэлтэй чамд нэг тийм харьцуулт бас үүсчиж магадгүй. Би нэг юм хэлмээр байна. Ер нь энэ амжилтанд хүрнэ гэдэг энэ юм чинь яг уул руу матж байгаатай амар адилхан байхгүй. Нэг бодлоо. Юу гэхээр чи уул руу матж байхдаа чи уулын орой руу хараалах юм бол чи стресстэй шүү дээ. Яа ямар хол юм бэ? Яа ямар хол юм бэ? Яа хизээ гарнаа. Яа энэ зү бүтэхгүй гэлээ угаасаа гарч чадахгүй байхгүй. Чи фокусо эцсийн зорилгоосоо жоохон холдуулаад яг одоо байгаа зүйл дээр төвлөрөөл урдаг алхаан дээр төвлөрөөл алхаад идэв үстэй те. Тэгэхээр эн чинь өөр айгүй тийм ганцаардмал ажил байхгүй. Яг л урдахмаа сайжруулаа л. Би одоо YouTube, Instagram дээр контент хийдэг хүн бахмал би контентын чанарыг сайжруулаа л. Тэн чин тийм фан ажил биш шүү дээ. Чи компьютер ард хитэ 10 цаг суун, багаараа суун, камера сайжруулна, өнгөө өгөн те. Гой дуугаа сонгоно, гадны контентуудыг судлана ингээл нэг тийм хүмүүс магадгүй миний влогийг үзэхээр ингээл
амар нийгмийн идэвхтэй гадуур яваад хүмүүстэй socialize гэж явдаг гэж бодож байна. Ер нь бол 98% нь бол тэгэл компьютерийн хард юм эдитлээ сууж байгаа шүү дээ. Ажлаа ингээл коло ороод community-г өвчүүлээл 2% нь л гарч орж те. Одоогийн зураг авалтыг хичээл би гэрээс гарч байгаа байхгүй баг анх удаага. Сүүлийн баг 5 хоног. Тэгэхээр уйтгартай ажил. Ганцаардмал чи өөрөөсөө ажилладаг. Тэгээд энийг бити хоцорч ийн гэж бод. Чи харин эсрэгээр хамгийн чухал зүйл дээр ажиллаж байна. Харин нөгөө хүмүүс чинь шоудаа, доктуудтай яваад, машин цэшин унаад, гадуур дотор яваад ингээд цаг үрээд. Тэгэхээр чиний явж байгаа чинь зүгээр л яг л өөр дээр л ажиллаад авах юм бол ганцаардмал гэдэг зүйл бол байдаг. Гэхдээ харин бүр ганцаараа байж сурах хэрэгтэй. Тэг ганцаараа байхыгаа тийм ганцаарцсан мэдрэмжээр зовж ганцаараа байх биш. Эсрэгээр жаргаж ганцаараа байж сурах юм бол жинхэнэ хүссэн дуугаа тавьж байгаа, усандаа ороод skin care хийгээд тэг өдөртөө усаа түрхээд ганцаархнаа суухдаа ч гэсэн гоё сууж байгаа. Тэг компьютер дээр суугаад ганцаараа жаргаж эдитлээд хүссний орчноо бүрдүүлээд ингэж суух юм бол үнэхээр гоё. Одоо бид нар ямар ч гоё e-спортын хүмүүс ч юм уу эсвэл ингээд эдит хийдэг хүмүүс юм мэдэн шүү дээ. Өөрийн гэсэн гоё компьютероос терапиг засаа, ширээгээ засаа, гоё view бэлдэж тавьж байгаа, гоё дуугаа тавиал өдрөө гоё эхэлдэж шүү дээ. Ерөөсөө чи өөрөө өөртөө байцгаа. Эцэст нь ингээд бодохоор одоо монгол хүмүүсийн маань нүүдэлч амьдрал байна да бид нарыг. Ерөөсөө л 90 тонны 100 км квадратад өөр айл байхгүй. Чиний ихнэр 2 хүүхэд ч юм байна. Тэгэл танаа мал аж ахуй чинь өөр юм байхгүй шүү дээ. Ганцаараа л байгаа шүү дээ. Тэгэхээр хүн ер нь эрэгтэй хүний амьдрал яг нэг юм 25-аас 34 наснд амар том шилжилт хийж байгаа байхгүй. Магадгүй 18-аас 25 хүртэл бол чи ингээл дандаа найз нөхдөйгөө хамт их сургууль, фракц те хүрээллээр явдаг гэсэн юм магадгүй. Жил ирэх тусам чи ерөөсөө л ихнэр хөгдөж л болж ирнэ шүү дээ. Аав ээж эмээ өвөө чинь те ерөөсөө л үсрээд нэг хамаатан садантайгаа уулзсан. Тэгэл ерөөсөө ажил дээрээ ийм л болж ирж байгаа байхгүй амьдрал. Тэгэхээр яг энэ шилжилт өөрөө анх удаага чи ингэж ганцаардаж эхэлж байгаа айгүй эвгүй буух магадлалтай. Гэхдээ it is what it is. Амьдрал ийм л байдаг. Тэгээ миний хувьд бол миний ихнэр хөгжил хамгийн чухал. Миний хийж байгаа ажил маань чухал. Тэгээ ажиллаараа дамжуулж ямар олон хүмүүсийн амьдралыг өөрчлөх ч юм уу те ямар импакт үзүүлж байгаа маань чухал. Тэгэл болоо. Тэрнээс заавал хилхилдээл үр дүрэндээ ороод те зүү орох зайгүй наалтаал яваад байх хэрэг байхгүй. Яг тэр чинь найзууд чинь ч гэсэн ихнэр хүүхдтэй болно. Тэд нар чинь гэр бүлтэй, амьдралтай ч өдөр болгон уулзаад иж чадахгүй. Харилцан мэдээж нэг нэг хүндлэх орон зай бол байна. Тэгээд завтай үедээ сайхан уулзахаар бол уулзсан. Тэгэл болоо шүү дээ. Тэр 25-аас 34 наснд ганцаар урт хэм дээр анхаарахаараа цруу дагам шиг мэдрэмж авч байгаа бол яг амьдралынхаа жамаараа явж байна л гэсэн. Битээ санаа зов. За миний 3 дахь хэлэх чухал зүйл. Юу ихээр яг ингээд ганцаараа ингээд ажиллаж ихаар би яг зөв яваад байгаа юм уу, буруу яваад байгаа юм уу? Би хурдтай яваад байгаа юм уу, удаан яваад байгаа юм уу, тэ? Би төрүүлээд байгаа юм уу, хожигдоод байгаа юм уу? Би ер нь яг хаана яваад байгаагаа ойлгохгүй байгаад байна да. Мэдээж ингээд зүтгэсээр явах нь чухал, алхам алхмаар явсаар явах нь чухал. Гэтэ яг би хүсэж байгаа үр дүндээ хүрэхгүй гэж. За энэ дээр стратеги төлөвлөлт гэдэг маш чухал сэдв орж ирж байгаа. Биний үзэж байгаа хүмүүс нэг юм хэлэхэд стратеги төлөвлөлттэй хүн л амжилтанд хүрдэг, барилгаа барьж дуусгах. Стратеги төлөвлөлтгүй зүгээр бариад эхэлчихье гэдэг хүн бол ер нь хаач хүрдэггүй. Одоо ингээд бид нар барилга барьдаг хүмүүсийг харна шүү дээ. Эхлээд бид нар чинь газар дээрээ судалгаагаа хийн, тэгээ хөрөнгө оруулалтаа босгоно, дараа нь зураг гаргана, за хөрсөндөө тэр суур муураа хийн, ингээд маш их ажил болж иж яг зургийн дагуу байшин анх төсөөлсөн тэр зураглалаараа яг бууж байгаа үз. Ажил, карьер гэдэг бүгд юм байдаг. Нэг юм random байдлаар зоос шидээд аль тал нь буун тэгэл болно үз гэдэг юм байдаггүй. Би зорж иж YouTube-ээ одоо ингээ 200 орчим мянган subscribers болгоч. Би зорж иж өөрийнхөө зорилттой зах зээл рүү контент хийж иж би борлуулалт хийж. Би тэр хүмүүсийн асуудлуудыг нь хөндөж өгж гаргалгаа дэвшүүлж иж би өөрөө мөнгө олж байгаа. Харж байна уу? Тэгэхээр бүх юм ерөөсөл стратеги төлөвлөлт тохгүй. Юу гэсэн үг вэ гэхээр очих байгаа цэгээ хараад аль замаар очивол хамгийн дөт юм бэ? Хамгийн хурдан юм бэ? Хамгийн бага зардалтай юм бэ? Хамгийн бага эрсдэлтэй юм бэ гэдгийг төлөвлөөд тэгээд энэ чинээс хугацаатайгаа төлөвлөж гаргаж байна. Юу гэсэн үг гэхээр за би Гималай нуруунд дээр гарах гэж те. Тэгэх юм бол хизээ гарвал хамгийн зөв байдیں۔ Хизээ хамгийн цаг агаар эрсдэлгүй байдیں۔ Тэгээд аль замаар гарвал хамгийн эрсдэл багтаа. Тэрийг тооцоолоод за би дараа сар ихэд энэ цэг дээр очсон байна. Дараа сар ихэд энэ цэг дээр очсон байна. Дараа сар ихэд энэ цэг дээр очсон байна. За ийм хурдаараа явах юм бол би ер нь энэ цэг дээрээ төлөвлөсөн хугацаанд очиж чадахгүй юм биш шүү гэдэг стратеги төлөвлөлтөө гаргаж ирж. Тэгэхээр би доор та нарт стратеги төлөвлөлтийн үндсэн нэг юм фреймворк зургийг оруулчих. Та зүгээр хүснээрээ татаад авч болно. Description хэсэг дээр байгаа. Тэгээ тийшээ ороод яг өөрийнхөө төлөвлөгөөгөө гарга. Би 3 жилийн дараа ийм төвшөнд очсон баймаар байна. Инхийн тулд одоо сонсож байгаарай. Би жилийн дараа ийм төвшөнд очсон байх хэрэгтэй. Тэ 3 жил чинь 3 жилээр хуваагдсан шүү дээ. Тэгээ би эхний 1 жилдээ ийм төвшний ажлыг нуулсан байх хэрэгтэй. Энэ жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд би уйлрал бүр ийм юм хийсэн байх хэрэгтэй. Яг дараагийн уйлралаа би төлөвлөгөөндөө авч явахын тулд би энэ сартаа ийм юм хийсэн байх хэрэгтэй. Энэ сард ийм юм хийхин тулд би энэ 7 хоногт ийм юм хийсэн байх хэрэгтэй. Энэ 7 хоногт ийм хийхин тулд би өнөөдөр энийг хийсэн байх хэрэгтэй гэж ухрааж буулгаж гаргаж ирнэ. Тэрээс зүгээр шүршээл сум тавиал орилол чарлал алив хийгээд үгийгээл цээжний бидартай яг нэг юм 20 идтэй залуучуудын нэг сул тал байдаг та тий. Зүгээр л алхил та манайхаа зүгээр л дайрал та юунд айгаад байгаа юм бэ гэл. Айгаад байгаа юм байхгүй. Гол нь эцэст нь ямар ч зориггүйгээр маш их юм хийх юм бол эцсийн очих үр дүн чиг юм тий. Одоо би тийм залуучуудыг айгүй харж байсан. Тэгвэл би ингээл контент хийгээл.
Тэг би ингээд хэдэн зуун мянган дагагчтай болсон. Одоо тэг би мөнгө олохгүй. Би monetize хийж чадахгүй. Тэг би яах гэж одоо дагагчтай болсон. Ямар ч утга алга гэж ярьж байгаа хүмүүс би зөндөө орж ирсэн. Анхнаас угаасаа мөнгө олох төлөвлөгөө гаргаагүй юм чи. Зүгээр л контент хийгдсэн. Тэг контентын үздэг хүмүүсүүд нь дандаа нэг 8-аас 13 настай хүүхдүүд үзээд харчин дараа нь худалдаа авах чадваргүй хүмүүсээр фэн бейсээ бүрдүүлсэн дараа нь чи юм зарах гэхээр тэрийг авч чадахгүй. Тэгэхээр анхнаасаа ерөөсөө ямар зорилттой зээл рүү ямар асуудлыг шийдэж ямар бараа зарах юм яаж мөнгө олох юм 7 хоног хэдэн контент хийх юм сард хэдийг хийх жилийн дараа хаана очсон баг. Барилга барихтай адилхан байхгүй. Бүх юмыг ингэж build up хийдэг. Нойлоос нь. Тэгэхээр яг энийг төлөвлөөгүй хүн хөдөлмөрлүүлээд мэдээж хүн юм чинь хоолунд идэн амрах хэрэгтэй, тавтаа тухтай орч хэрэгтэй. Тэгээ мөнгө нь олдохгүй ч юм уу те. Хаана очиод байгаагаа хэмжиж чадахгүй. Өөрийнхөө үр дүнгээ хэмжиж чадахгүй байхаар ч хүн чинь стресстэй шүү дээ. Тэгээ бидний яг нөгөө түрүүчийн видеонд ярьсан шиг би burn out боллоо гэж хэлэх байхгүй. Ер нь бол энэ burn out гэдэг энэ сэдв чинь өөрөө ямар ч стратеги төлөвлөлтгүй хүний хан мөргсөн үедээ хэлдэг үг. Тэгэхээр анхнаасаа чи хэдэн жилийн дараа хаана очих вэ? Яаж ажиллах вэ? Ямар хэмжүүрээр хэмжих юм өөрийгөө. Чиний бүх хэмжиж байгаа зүйл чинь яг тоо руу буудаг байх хэрэгтэй. Бид нэр high performance alpha эрхтэйг 21 зарчим дээр ярьсан шүү дээ. Бид нэр видеог нь оруулчих. Бүх юм чинь хэмжигддэг байх хэрэгтэй. Контентууд чинь хэмжигдэнэ, views-ээр хэмжигдэнэ, CTR-аараа хэмжигдэнэ, тэ. Борлуулалт чинь тоогоороо хэмжигдэнэ, орлогоороо хэмжигдэнэ, ашгаараа хэмжигдэнэ. Бүх юмыг хэмжиж логикоор, рационалаар хардаг байх хэрэгтэй. Тэгжээж би ямар ч төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа юм байна гэж. Энэ дээр манай нэг Америкт амьдардаг миний нэг ментор ах байдیں۔ Тэр ах юу гэхээр үнэхээр би анх харчаа шоконд орчихсон байхгүй. Нөхөр юу гэхээр айгүй их ажил амжуулдаг. Гэтэ би ингээ гэрт нь ч уулзсан чинь ингээ баргийн ажил байхгүй. Тэг ингээ хүй та ингээ завтай мөксч ах нь өнөөдөр суус сул гэ. Та ингээ яаж энийг ажлыг амжуулдаг гэсэн чинь ах нь ингээ жилээр төлгөө гаргацсан байд. 6 сарын дараа энэ зохион байгуулагдана. Жилийн дараа энэ зохион байгуулагдана. Тэрний ажлууд нь одооноос ингээ яваад эхэлсэн. Би хүмүүс даатгаад өгсөн. Ажил нь явж байгаа. Гэтэ санаа зов. Тэг өөрөө ингээ завтай. Өөрөө энэ төслийнхөө mastermind нь учраас хаана хизээ хэнийг юу хийлгүүлэх үү, хизээ ажил дуусгах ёстой вэ гэдгийг мэддэг. Төслийн менежер байхгүй. Тэгэл ерөөс эдрийн хань явж байдаг. Тэгэд ингэж сэтгэж чаддаг хүмүүсийн дансруул мөнгө ордог гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Чи өөрөө стратеги төлөвлөгч болно. Чи стратегч болно. Тэгжээж чи яаж жижиг чулуугаар том чулууг цохиж унгаах вэ? Тэгжээж би ашигын маржны өндөр гарах. Эртнээс ямиг төлөвлөн. Цаг зээлийн судалгаа хийн. Анзаарна, өрсөлдөгч нароо судлана. Ингэж яв. Тэгэхгүй бол яг миний түрүүч ярьсан шиг 25-34 наснда стрессээр байгаа л дуусах бах та гэж. За тэгэхээр эднэр дээр анхаараарай. Тэгээ доор би фреймворкийг оруулсан байгаа. Ашиглаад өөрийнхөө зорилго төлөвлөлтөө бичээрэй. Бүгдэнд амжилт.